Хөрөнгийн биржид 3 компани IPO хийж анх дахь хувьцаагаа гаргажээ. Харин энэ хугацаанд Монголын уул уурхайн 10 гаруй компани гадны биржүүдэд хувьцаа гаргасан ч тэдний хувьцааг дотоодын биржид давхар бүртгэх хууль эрхсэн механизм байхгүйгээс монголчууд үр ашиг хүртэх боломжгүй. Санхүүгийн системийн 95%-ийг банкны тогтолцоо эзэлж байгаа энэ үед хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, иргэдэд санхүүгийн үйлчилгээг илүү сонголттой болгоход хууль эрх зүйг нь боловсронгуй болгох шаардлагатай байгаа юм. Иймээс үнэт цаасны зах зээлийн тухай хуульд улсын хурлын зүгээс өндөр ач холбогдлогон хэлэлцэж эхэллээ. Засвар оруулаад тэгэд хуулийн их 1991 онд Монголын хөрөнгийн бирж анх байгуулагдахад 470 гаруй улсын үйлдвэрийн газрыг хувьчилж, хувьцааг нь бирж дээр арилжиж байсан. Харин 20 гаруй жилийн дараа биржид бүртгэлтэй компани тоо нэмэгдсэнгүй, харин эсрэгээр буурч 320 болжээ. Өнгөрсөн жил ганцхан компани биржид шинээр хувьцаа гаргасан бол он гарсаар ганц ч компани IPO Монголын хөрөнгийн биржид хийгдэг байгаамаа. Тэгвэл үнэт цаасны зах зээлийн тухай хууль одоо манай хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд бэрхшээл үүсгэж байгаа энэ мэт олон асуудлыг цэгцлэх юм а. Манай гадаад гарсан компаниудыг өөрийн зах зээл дээр яаж оруулж ирэх үү? За өөрснийхөө компаниудыг олон улсын зах зээл дээр яаж гаргах вэ? Энэ эрх зүйн орчныг яаралтай хийх ёстой. Манай үнэт цаасны зах зээл дээр төлбөр тооцоо, клиринг гэдэг тийм ээ, хадгаламж тийм ээ, төлбөр тооцооны үйл ажиллагааг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал дээр хөрөнгийн бирж давхар эрхлэх үгүй юу, тэтгай энийг аваад яваад үнэт цаасны төлбөр тооцоонд аваад явах үгүй юу, энийг тусдаа бие даасан компани гаргах уу, хөрөнгийн бирж охин компани хараад компаниуд хийх үгүй, энэ асуудал маш их асуудал үүсгэж ирсэн. Үнэт цаасны зах зээлд гарсан маргааныг шийдвэрлэх талаар өмнөх хууль тодорхойгүй зүйл олон байсан бол энэ удаад маргаан таслах зөвлөлийг ажилуулахаар хуулийн төсөл тусгажээ. Мөн гадаад нэр томьёог аль болох монголчлох, зарим нийтэд хэвсэн нэршлиг англиар хэвээр нь үлдээхэр болсон байна. Хөрөнгийн зах зээлийг хөгжлийн гол суурь болсон үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдах гэж 3 гаруй жил болсон. Холбогдох талууд олон удаа уулзаж нэмэлт өөрчлөлт оруулсан, харьцангуй чамбай хууль болсон гэж ажлын эснийхэн дүгнэж байна. Харин шинээр батлагдах уг хуулийг дагаад аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хувь хүний орлогын албан татврын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, мөн зар сурталчилгааны хууль зэрэг 6 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой болж байгаа юм. Өнөөдөр хууль зүйн байнгын хорооны хилцүүлгээр эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахыг татсан, харин бусад хуулиуд холбогдох байнгын хороогоор хилцэгдэн дэмжигдэхэр байгаамаа. Эдийн засгийн байнгын хороогоор өнөөдөр анхаарал татсан бас нэг сэдв нь Монгол улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай улсын хурлын тогтоолын төсөл байсан юм а. Бизнесийн аливаа харилцааг зохицуулахад төрийн оролцоо хит өндөр, мөн буруу зохицуулалтууд хийгдсээр ирсэн нь нэг батлагдсан хуулиа жил болоход өөрчлөхөд хүрдэг. Иймээс төрийн зохицуулалтын хууль санаачилж уг үндсэн чиглэл багтаах ёстой гэж гишүүн Дэмрэл хэллээ. Ерөнхийдөө төрийн зохицуулалтыг лимит хийсэн, хязгаарласан тусдаа хуультай байж болохгүй юу? Би бол одоо дандаа тэгж бод. Төрийн зохицуулалтын тухай хууль гэж. Тэр нь төр ямар үед хизээ яаж ямар арга хэрэгслэр эдийн засаг бизнесийн амьдрал руу орох вэ гэдгийг зохицуулж өгөхгүй бол тэр хэлээд байгаа төрийн капитализмын хамгийн муу хэлбэр чинь гэхдээ зарим хүний хэлдгээр хамгийн сайхан хэлбэр нь өнөөдөр Монголд ноёрхох тийшээ болоод явчихлаа. Эдийн засгийн байнгын хороогоор мөн санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны тайлан хилцлээ. Үнэт цаасны зах зээлийн дэд хүчийг хөгжил хангалтгүй. Хаалттай төдийгүй нээлттэй компанийн сайн засаглал бүрэлдээгүй. Үнэт цаасны зах зээлийг хувьчиллийн арга хэрэгжил болгосны үр дагавар арилаагүй. Уг зах зээлийн талаарх нийтийн мэдлэг мэдээлэл сул хэвээр байгаа нь үнэт цаасны зах зээл эдийн засгийн өсөлтөд зэрэгсэн хөгжихэд саад болж байгааг зориуд тэмдэглэж байна. Санхүүгийн зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын удирдлагын бүтцтэй эрсдлийн удирдлагын тогтолцоо бүрдүүлснээр байгууллага тус бүрийн чадварт дээшиж улмаар нийт зах зээлийн тогтвортой байдлыг хангах нөхцөл болох юм а. Хөрөнгийн зах зээлийн талаар иргэдийн мэдлэг нэмгэн хിവэр байгаа. Зах зээлийн талаарх мэдээлэл хаалттай байдаг. Үйл ажиллагаанд бүрэн чадахчаагүй гэсэн дүгнэлтийг хийж цаашид дээрх асуудлуудыг засаж залруулах, компанийн засаглалыг сайжруулах зэрэг асуудалд анхаарч ажиллах үүргийг санхүүгийн зохицуулах хороонд өглөө.